(2015-аас 2016 оны хичээлийн жилд Булган аймгийн Баяагт сумын цэцэрлэгт 100 хүүхэд хүмүүжиж байна. Багийн аслагдсан хүүхдүүдэд хувилбарт сургалтыг 3 бүлгээр хичээллэж байгаа ажээ. Баяагт сумын Жавхаа цэцэрлэгт төвийн багийн 100 хүүхэд байнгын 4 бүлэгт хичээллэж байна. Үүнээс гадна 80 гаруй хүүхдэд зуны нүүдлийн гэр цэцэрлэг, явуулын багшийн сургалтаар сургуулийн өмнөх боловсролыг олгож байгаа ажээ. Энэ нь хөдөөгийн малчин айлын хүүхэд багшийн өгсөн үүрэг даалгаврыг аав ээжийн хажууд гүйцэтгэж, багшийг эргэн ирэхэд хийсэн сурснаа үзүүлэх хэлбэрээр явуулдаг сургалтын нэг хэлбэр юм аа. За би явуулын багшаар ажиллаад 2 жил болж байна. Ер нь хөдөөгийн нүүдэлчин болон шилжин суурьсан иргэдийн хүүхдүүдэд сургуулийн өмнөх боловсрол олгодог байгаа. Тэгээд сургууль хамрагдаж чадахгүй байгаа хүүхдүүдэд гэрээр нь явуулаар ажилладаг. 103 сард болохоор төвлөрсөн нэг газраа цэцэрлэгээ ажиллуулж хүүхдүүдэд хамруулдаг байгаа. 20-с 25 хүүхдийн багтаамжтай хүүхдэд хамдаг. Тэг. Ер нь бол гараад ингээд төвлөрсөн газар очисон үед бол маш идэвхтэй байдаг л да. Тэгээ бид нар гэрээр явахаар болохоор бас малчны хүүхдүүд ч бас эцэг эхтэйгээ хамтарч нөгөө хичээлээ хийх болдог. Тийм болохоор эцэг эхт нь бид нар давхар даалгавар үүрэг өгдөг. За өнөөдөр Баяагт сумын нийт хамран сургалтын оргийн 300 гаруй хүүхэд байгаа. Үүнээс нийт 260 хэдэн хүүхэд нь сургуулийн өмнөх боловсролын байнгын бүлгээр болоод хоёулын сургалт мөн явуулын багшийн сургалтуудаар сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж байна. Ойрын жилүүдэд манай цэцэрлэгийн хүрээнд 200 гаруй сая төгрөгийн нийт хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажил хийгдсэн байна. 100 сая төгрөгөөр Булган аймгийн цонхот хувьцаат компани цэцэрлэгийн барилгын маань дотоод гадаад засварыг 100% дүүргэсэн. Энэ маш чанартай сайхан засвар болсон. Мөн шинээр Баян хайрхан, Баян зүрх багуудад гэр цэцэрлэг нэмж шинээр байгуулагдсан байгаа. Мөн сүүлийн жилүүдэд явуулын багшийн төсөв хөрөнгө шийдгэснээр явуулын багшийн сургалтанд Шарга, Баян хайрхан багуудад 15 хүүхэд байнга тогтмол хичээлж байснаас одоо Шарга багийн сургалтаар тогтмолж явагдаад багш нь мөн мэргэжлийн сургалтанд хамрагд мэргэжсэн багш ажиллаж байна. Хувилбар сургалтаар манайх Баян хайрхан, Баян зүрх багуудад байнгын бүлгээр хичээлүүлдэг. Өмнөөс Баян хайрхан багийн явуулын сургалтын багш Батгэрэл багшийн үйл ажиллагаа маш тогтворцсон сайн ажиллаж байгаа. Мөн Хавдар, Дулаан хаан, Шарга багуудад зуны хугацаанд гэр цэцэрлэгүүдийг ажиллуулж байна. Тус цэцэрлэг 1969 онд баригдаж 2013 онд барилгын их засвар оруулж сүүлийн 4 жилийн хугацаанд 159.7 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг цэцэрлэгтээ татан ажилласан байна.